Бага насны хүүхдийн суралцах орчин ба эрүүл мэнд. Дархуул аймгийн 1-р сургуулийн нэгдмэл баг. Сургуулийн насны хүүхдийн агаарын бохирдолд өртөх байдал нь тэдний сургууль руугаа хэдэн цаг явдаг, яаж очдог, сургууль хаана байрладаг, сургуулийн халаалтын хэлбэр, хичээлийн цаг зэргээс хамаардаг. Сайн уу найзаа? Чи яагаад маск үзчихсэн юм бэ? Би ханаад чирсэн юм шиг байна найзаа. Магадгүй бидний орчин болон анги танхимын агаар бохирдсон байж болох юм. Энэ нь бидэнд ямар хор бишигтэйг хоёулаа интернетээс хайж үзье. Агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэнд уурга тархинд нөлөөлөх нь. Амьсгал авах үед энэхүү тоосонцор нь агаартай хамт хамар залгиураар дамжин уурсан холоод очиж цааш явсаар уушигны төгсгөл хэсэг болох цулцсанд хүрдэг. Нарийн ширхэглэгт тоосонцор нь цулцангийн ханаар нэвчин цусны урсгалаар дамжин улмаар хүний биеийн эргэтэн тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг байна. Ийхүү цулцангийн ханаар нэвтэрсэн тоосонцор уушиг, зүрх, тархи болон дархлааны эргэтнүүдэд хүрдэг. Хүүхэд төрөх үед тархи маш хурдцтайгаар хөгжиж байдаг. Энэхүү хөгжил нь өсвөр нас хүртэл явагдсаар байдаг бөгөөд хүүхдийн ой тогтоолт, анхаарал төвлөрүүлэх чадвар, сэтгэл хөдлөн барих чадвар болон нийгмийн харилцаанд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл тоосонцрууд нь хүүхдийн хөгжиж буй тархины эдисүүдийг гэмтээдэг. Үүний үр дүнд хүүхдийн танин мэдхүй болон суралцах чадвар суларч, агаарын бохирдол нь тархинаас гадна бусад олон эрхтний хөгжилд нөлөөлдөг. Ийм учиртай байх нь. Тэгвэл бидний хийж чадах зүйл байгаа юм байна. Анги болон орчныхоо агаарыг цэвэршүүлэхийн тулд бид нар ангидаа цэцэг үржүүлэн тарих ёстой юм байна. Хүүхдүүдээ цэцгийг хоёр янзаар үржүүлдэг. Нэгдүгээр ишээр үржүүлэх. Хоёрдугаарт үрээр үржүүлэх. Одоо бүгдээрээ үрээр үржүүлэх аргатай танилцъя. Эхлээд бүгдээрээ үр баяжуулагч хөрсөө савандаа суулгана. Түүнийг усанд хийж дэвтээнэ. Дэвтсэн хөрсөндөө үрээ суулгана. Үрийг өнгөцгөн суулгах ба дээрээс нь хөнгөн дарж өгнө. Суулгасан үрээ соёолмогц. Ишин гарч иртэл хөрсний чийг шиг болон өрөөний температурыг нэгэн жигд байх тал дээр анхаарах хэрэгтэй. Ингээд зүйлд нь услага явагдана. Холч биш, ойрч биш 3-5 хоногт нэг удаа байхаар тохиромжтой услах хэрэгтэй. Ургуулж буй цэцгээ нарны гэрэлд тавина. Хүүхдүүдээ ургуулсан цэцгээ хэрхэн арчлах талаар мэдэж авцгаая. Гэртээ байгаа тасалгааны ургамлуудаа хайрлаж халамжлах дөрвөн аргаас сурцгаая. Нэгдүгээрх нь хөвөн давуу ашиглан цэцгэн дээрх буусан тоосыг өдөр бүр шалган зөөлөн арчиж өгөх хэрэгтэй. Хоёрдугаарх нь өдөр бүр услага хэрэгтэй байгаа эсхийг мөн шалган баг зэргийг ус хийх хэрэгтэй. Гуравдугаарт нь цэцэг маань нарны дулаан элчин дуртай учраас нар байгаа газар байрлуулах эсвэл нарны цонхны тавцан дээрээ тавьсан болно. Ингээ хамгийн сүүл буюу дөрөвдүгээр цэцгээ өдөр бүр та нар маань хайрлаж халамжлах хэрэгтэй байх нэ. Цэцэгнүүд биднээс хайр халамжийг ихэд төсдөг байх нь. Ингээд гоёмсог сартай цэцэгнүүдээ илүү үзэсгэлэнтэй ургуулаарай. Бидний тарьсан цэцэг үнэхээр сайхан ургажээ. Тийм шүү найз минь. Би өмнө нь дандаа л ханаад хөтөг байсан.
Харин ангидаа цэцэг тарснаас хойш хоолоо өвдөж ханиад хүрэхээ болсон байна. Хүүхдүүд бид орчны бохирдлоос өөрсдийгөө багч гэсэн хамгаалж чадах юм байна шүү. Тасалгааны ургамал нь сэтгэл зүйн тааламжтай байдлыг дөрвүүлж, тасалгааг чимгэлдэг. Мөн тасалгаан дахь агаарын бохирдлыг багасгаж, сурагчдын амьсгалын замын өвчлөлийг бууруулж байна.